Тэгэхээр News агентлаг энэ удаагийн ярилцлагын зочнороо шинжлэх ухааны технологийн их сургуулийн эдийн засгийн хөгжлийн тэргуун проректор Батчулуунтай уулзаад байна. Бид бүхний өнөөдрийн ярилцах сэдэв бол одоо боловсролын шинжилэл болоод шинжлэх ухааны технологийн их сургуулийн бүтцийн өөрчлөлтийн талаар байх юм аа. Юуны өмнө танд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд бас энэ өдрийн мэндийг төшөөлье. Боловсролын одоо шинжилэл гэж одоо жоохон яг одоо юу яаж гэж байна те. За боловсролын шинжилгээг хийхэд тулд одоо энэ боловсролыг ихтэй сургуулийн шинжилгээг бол макро төвшөнд нь системийн шинжилэх хэрэгтэй байна. Бид одоо ер нь дэлхийн инженерийн нэг новын сургууль MIT юм уу Японы инженерийн нэг новын сургуулиудад очиж төхөөлдөж хамтын ажиллагаа хөргөжүүлэх хэрэгтэй. Бид яагаад шинжилгээг хийх ёстой юм бэ гэвэл манай энэ хуучин явж байгаа систем зарим нь бол болж байна. Зарим нь гэр болохгүй. Тийм учраас бид нар ирээдүйдээ том хөрөнгө оруулалт оруулахын тулд энэ боловсролын шинжилгээг хийхээс өөр замгүй. Яагаад гэвэл бид дэлхийн төвшөнд одоо бид оюун ухаанаараа л өрсөлдөн. Гэхдээ шинжилгээний тулд бид нар бол манай сургууль дээр бол яаж юм гэхээр одоо 11 сард шинжилгээний их сургуулийн менежментийг боловсруулах шинжлэх ажлын комисс томилогдсон ерхийдээ эцсийн комисс багш нараас асуугаад оюутнуудаас асуугаад тэгээд энэ шинжилгээг хийхэд юм бүгд санал бодлоо солилцсон. Одоо ингээд цагаан сарын дараа бол өөрчлөлтийг хийх баг. Тэгэхээр бас Ганбаатар гишүүн бас боловсролын шинжилэлтэй холбоотойгоор хуулийн төсөл хаврын чуулган дээр өргөн барих гэж байгаа гэж та бас түрүү ярьсантай. Тэр одоо яг энэ хүү хуулийн төсөлд бас яг ямар бас гол заалтуудыг тусгаж өгсөн байна. Боловсролын хууль одоо бол бид нар энэ ихтэй сургууль зөвхөн одоо сургалтын төлбөрөөс хамраад байгаа. За манад орж байгаа орлогын 80-аас 90% нь сургалтын төлбөр. Ингээд сургалтын төлбөрийг бид бас ингээд нэмчихье гэхээр бас бидний Монгол улсын бас хүмүүсийн амьдралын төвшин ямар байгаа вэ? Өнөөдөр хэр их хүн бас тэр 5-6 сая төгрөгийг өгөөд хүүхдээ сургах хүлээ. Тэгэхээр бид нар тийм боломжгүй учраас бид нар энэ их сургууль цаашаа хөгжихийн тулд ер нь корпорац мөнгө. Тодорхой хэмжээг нь улс өгдөг. Тодорхой мөнгөийг бид энэ их сургуулийн багш нарын эрдэмтдийн бүтээлийг бизнес болгох хэрэгтэй. Мэдлийг бизнес болгоод бид нар гарааны компаниуд байгуулах. Уг нь бол инновацийн хууль гэдэг хуучин гарсан байна. Гэхдээ бид тэр инновацийн хуулиар явъя гэхээр хөлгүй болчиход яг л дээр нь боловсролын хууль ашигын бусаа гэж нэрлэгдсэн учраас тэр хуулийн дээр баригдаад бид цаашаа нөгөө стартап компаниуд байгуулж чадах гэж байна. Одоо байгуулахад бэлэн болсон манай бол 5 компани байна. За энэ компаниуд байгуулагдчих юм бол яг үгээр бид хавар ихэд тэр оюутны төлөвийн үйлдвэр нэмэхгүйгээр бид одоо намар ихэд хавар намар ихэд одоо бид нар баг 5-аас 10 тэрбум төгрөг сургуульд орно гэсэн тооцоод техник эдийн засгийн үндэслэл хийцээ. Тэгээ явагчаад компани яваад яачих гэхээр бид нар болохгүй учраас түрүүний өнгөрөх сард юуны нөгөө нийгмийн бодлого боловсролын байнгын хороо манайд хуралдсан. Тэгээ байнгын хороонд бид юмнуудад танилцуулсан. Тэгээ Ганбаатар гишүүн бол за бид бол одоо анх удаа энэ сургуулийг мөнгө гоохгүй сургуулийг анх удаа үзлээ мөнгө өгөөч гэж бид хэлээ. Хуулийг л бидэрт бас мөнгө болгоод өгөөч. Тэгвэл бид одоо өөр 2-3 дахь их усрээс мөнгөд сургуулаа шинжлэх хэрэгтэй байна. Сургууль яагаад шинжлэх гээд байгаа юм гэхээр ийм баггүй. Одоо манай одоо зарим эрдэмтэд гадаадд профессор доктор гэж ирж байна л дээ. Гой сэдвэр. Тэд нар ирээд докторийн ажлыг энд үргэлжлүүлэхээр лабораторийн тоног төхөөрөж судалгаа хийх. За нэг лабораторийн тоног төхөөрөмж ойролцоогоор тэрбум 700-аас 2 тэрбум төгрөгөөр орж ирнэ. Тэгэхээр бид нар хаанаас тэр мөнгөийг гаргах вэ? Тэгэхээр тэр 2 дахь их усүр буюу гарааны компаниуд зоож ирсэн мөнгөөр эргээд эдэмжлэгээ дэмжин судалгаагаа дэмжин. Эргээд тэр лабораторийн тоног төхөөрөмж юм. Багш нарынхаа нийгмийн асуудлыг сайжруулах. Цалингийн нэмэгдүүлэх, байраар улсаар хангана. Иймэрхүү юм орж байгаа учраас Ганбаатар гишүүн бол за бид тэр хуулийг өргөн барья гэд. Тэгээд Ганбаатар гишүүн чадвал хаврын чуулганд өргөн барьсан. Тэр наана даавуу гэд нордгоо, ганддгоо тийм даавны үйлдвэр
манай метрологи доктор багш Германд хамгаалаад үйлдвэрлэх хангалттай төхөөрөмж оруулж ирээд тэгээ бид тэр одоо өөрснөө байгуулчихж чадахгүй болохоор сая Эрдэнэт үйлдвэртэй хамтраад Эрдэнэт үйлдвэрт хевсний үйлдвэртэй хамтарч тэр үйлдвэр байгуулсан. Тэр даавны үйлдвэр гэхлээрээс Монголд одоо нөгөө гэрийн бүрээсийг тэр нано технологи бүрдчих юм бол тэр нөгөө 15 жил 20 жил гандахгүй, норхгүй, ялзрахгүй тэр сүлдээ тэр хүүхдийн формын хувцс тэмэрхүү юм хийх. Тэгэхээр бас бүдцийн өөрчлөлтөн дээр багш ажилчдын хувьд одоо энэ нийгмийн одоо асуудланд дээшлэх гэдэг юм уу те одоо бас энэ өөрсдийн тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө их усүртэй болох гэдэг талаас юм ярьж байна л да. Дээрэс нь тэгвэл одоо энэ шинжилгээ технологийн их сургуульд энэхүү бүдцийн өөрчлөлтийг хийснээр суралцагч оюутнуудад одоо хүмүүс одоо оюутнуудад хэрхэн одоо бас эргээр тусах уу тийм ээ тэр тал дээр. За оюутнууд бол нэгдүгээр оюутнууд маш их эргээр тусна. Яагаад гэвэл оюутнууд бол өөрөө энэ дэлхийн хэмжээний мэдлэгийг энэ дотоодын их сургуулиас олж авах хэрэгтэй. Тэгэх юм бол бид нар нөгөө гарч байгаа одоо гарч байгаа мэргэжлэнгүүд гэсэн манай мэргэжлэнгүүд сайн мэргэжлүүд гардаг л да. Гарч байгаа мэргэжлүүд гэсэн одоо хэрвээ бид энэ бүтцийн өөрчлөлт хийх юм бол одоо гарч байгаа мэргэжлэнгүүд улам чанарчаад дэлхийн тэр том сургуулиуд төгссөнтэй адилхан мэдлэгтэй бол. Үйлдвэрт очихдоо бид маш өндөр цалин байна. Уг нь бол энэ сургуулийг би юу гэж харж байгаа хэрэг сургуульчийн өөрөө ийм талбай дээр дөрвөн том тоглогч тоглоод байгаа байхгүй. За энэ дөрвөн том тоглогчийн хамгийн том тоглогч нь болохоор оюут мөнгө өгсөрч. Хоёрдугаар тоглогч нь болохоор эцэг. Гуравдугаар тоглогч нь болохоор сургууль, дөрөв нь бол улс. Гэтэ энэ дөрвөн тоглогч дөрүүлээ одоо бол сэтгэл хангамжийн баталгаа байхгүй давбуурчаад байгаа байхгүй. Миний бол. Уг нь энэ дөрвөн тоглогч дөрүүлээ хайдаг юм. Тэгэхээр би бол яагаад ингэж яачих гэхээр нэгдүгürt нөгөө манайх ч одоо 100% гээд 100 хүүхд тавлаа гэж үтэл тий. Тэр хүүхдүүд чинь нэгдүгээр курст орж ирэхдээ тодорхой онлын мэдлэгтэй. Одоо бол 12 дугаар анги төгсдөг болсон бас өөр их онлын мэдлэгтэй болсон. Тэр хүүхдүүдийг анх ороод ирэхэд нь маш их том онлоор нүдчиж байгаа байхгүй. Их сургууль бол мэдээж онл байлгүй. Их сургууль. Тэгэхээр маш том онлоор нүдчиж байгаа учраас нөгөө хүүхдүүд чинь 2 дугаар курстэй оронгуудаа зарим нь залхаад яваад өгч. Тэгээ яваад өгчөө. Тэнгүүт энэ яаж юм хэр нөгөө хүүхдүүд чинь 50% яваад өгсөн учраас 2 жил нөгөө хүүхдүүдийн амьдрал охирчж байгаа. 2 жил энд яг тэр 18-аас 19 20 насны эдэг залуу нас нь улсаар дэж хойд ажиллах. Тэр зам байгуул тийм үү барилга талбай ингээд улсаар дэж хойд ажиллаж явах нөгөө залуучуудыг энд авчиад 2 жил амьдралыг алчиж байгаа байхгүй. Амьдралын хугацааг. Тэгээд тэд нар 2 жил алчаад яваад өгөхөр нэгдүгээр том тоглогч хохирчж. За хоёрдугаар тоглогч эцгийнхээ тэр хүүхдийн сургалтын мөнгө өгсөн. Унааны зардлын өгсөн. Гарцны мөнгө өгчөж байгаа. Хоёрдугаар тоглогч бас өгчөж байгаа. Мөнгөөр дампуурчж. Гуравдугаар тоглогч сургууль өгчөж байгаа. Яг сургууль өгчөж байгаа. Нөгөө том онлын мэдлэг заасан онлын мэдлэг тэр хүүхдэд явж хийхгүй гэж байгаа. 50% яваад гэсэн үг. Тэгээ нөгөө багш нар сургууль нөгөө том онлын мэдлэг өгсөн өчнөө багш нар энэ нөгөө 2 жилийн хугацаанд нөгөө гэрэл цахилгаан цалин бүгдийн сургууль өгж байгаад нөгөө хүүхдүүд яваад өгч учраас хохирчж байгаа. За энэ 3 дугаар тоглогч өгч. Улсаар дэжгүй өгч. Улсаар дэжгүй яг л 2 жил эд наацлах тэр хугацаа нөгөө хүмүүс нь байхгүй болчихж байгаа. Залуучууд нь. Тэгээ нэгдүгээр 2 дугаарт нөгөө хүүхдүүд чинь гараад одоо манайх танаа 100 инженер өгсөн. 100 инженер авна гэдэг нөгөө хүлээж исэн пүүс компаниуд инженер болчихж байгаа. Тэгэхээр дөрөв тоглогч дөрөвдөө байхгүй болчихж байгаа. Тэгэхээр би бол багш нартайгаа яриад байгаа. Яг ч юм хэрэг ер нь бол бид нар яг л ингээл гэдэг байна. Энэ хэрэгтэй цагт нь хэрэгтэй онлыг хэрэгтэй хөндлөлөө өгье. Бид одоо би түрүү яриадсан одоо ингээд маш их том онлын мэдлэг ингээд ногч юм. Тэгээ энэ 2 дугаар курст энэ дээр алга болчихж байгаа 50%, 100% гэх чинь 50% алга болчихж байгаа. Тэгээ ингэж ийм онлын мэдлэгч явсаар байгаад энд практик нь нисээд төгсөхдөө практик нь нисээд онл нь багасчихж байгаа. Тэр Монголд энэ хар манган месүүд коллежууд байна. Хар манган месүүд коллеж. Энэ месүүд хар манган месүүд коллежууд чинь төгссөн хүүхдүүд чинь уг нь энэ чиг дээр орж ирдэг болдог гэсэн. Нэгдүгээр чиг дээр. Тэгэнгүүтээ гүй чи энэ юм үзсэн байхгүй практик юм. Энэ онц сурсан энэ сайн сурлагатай хүүхдүүд чинь одоо энэ чиг дээр орж ирдэг. Бас 2 жилийн амьдралыг энэ хуучин ингээд алдчихсан бол одоо алдахгүй 2 дугаар чиг дээр ороод ирэхээр 3 дугаар курс ихнээс ороод ирэхээр нөгөө 50 чинь 50 дээр нэмэн 50 болоод 100. Бас 2 дугаар арга хэмжээ бол би нөгөө шинжилгээний технологийн алах сургууль гэж байгуулсан.
хуучин дэцэнүүдийн нэгтгэж. Тэр яах гэхээр ер нь бол энэ сургуульд орж байгаа хүүхдүүд тийм чанарыг дэвшлүүлье гэсэн тийм хэлж байна. Одоо шинжлэх ухааны технологийн ахлах сургууль гэдэг. Тэгээд би дараа нь яаж хийх вэ? Аймаг болгонд нэг дээр нэг нь 99 гэдэг хөтлөө дэвшүүлж байна. Тэр болох яах вэ гэхээр аймаг болгоноос одоо аймаг болгоны төв дээр 100 хүүхдийг шинжлэх ухааны технологийн ахлах сургууль байгуулсан. 100 хүүхд. Тэр бүр хөдөө сумд явж байгаа тэр нөгөө аюул их сурлагатай нэг хүүхдүүдийг 100 хүүхдүүдийг авчид мөнгөгүй сургууль аймаг дээр их нээлж. За энд сурж байгаа хүүхдүүд мөнгө. Аймаг дээр сурж байгаа хүүхдүүд алчны хүүхдүүдийг мөнгөгүй авчид аймгийн төв хоол байраар нь хангаад тэгээд вакуумжуулсан сургууль. Тэгээд бид нар бол би одоо яах гэж гэхээр за 21 аймаг одоо 3 хоттойгоо нийлээд хотод байгуулах ахлах сургууль. Тэгээд 3 хоттойгоо нийлээд 3 жилийн дараа 10 11 12 3 жилийн дараа 3000 хүүхдийг урилгаар энэ сургуульд авъя гэж. Тэнгүүд 4 жил энд бакалаврт тэр 3000 хүүхдийг мэрэгжлэр нь бакалаврт сургаад тэгээд 4 жилийн дараа Монгол улсад нэг элит 3000 инженер гарч ирж байгаа. Нийгэмч очролт орондоо элит инженерүүд. Тэгээ аймагч бахар. Манайх 100 элиттэй шүү дээ. Тэгэхээр энэхүү одоо бүтцийн өөрчлөлт ер нь хэдийн хэр хугацаанд, богино хугацаанд одоо бүрэн одоо хэрэгжих боломжтой. Энэ боловсролын шинжилэл угнаас асар том л та. Тийм учраас энэ шинжилэл бол хурдан хугацаанд эхлүүлэх хэрэгтэй. Аль болохоор хурдан эхлүүлэх. Хин хаана ойлголцоод нэг амбиц хөдлөхгүй гэх тийм. За би одоо зарим нь одоо би дараагаас болдоо, зарим нь юунаас болдоо гэхгүйгээр даваа чаддагд нь хийгээл өгöl. Тэгээ чадахгүй бол наваг өгөөл чадахгүй бол яваал. Заавал энэ хүүхдийг энд ирээдүгөө ингэж алж ах хэрэг. Бидний ирээдүг эрэлтийг игээд явах хэрэгтэй. Арай л нэг бас нэг харахгүй тал руу яваад шүү дээ. Бид нар чинь бас нэг одоо тэр хүч юу шатлгүй яах. Гэхдээ бид одоо эрдмийнхээ юугаар дэлхийн дэвжин дээр үзэхгүй бол одоо болохоо ичлээ шүү дээ. Тийм учраас энэ боловсролтой маш их хөрөнгө хаях хэрэгтэй. Тэгээ боловсрол нь өөрөө ер нь улс хөгжихийн тулд яадаг вэхээр улс хөгжихийн тулд ерөөсөө харж ахт их сургууль, бизнесийн байгууллага, төр гурвал хамтарч улс хөгждөг. Энэ их сургууль чи өөрөө нөгөө гарсан эрдэмтдийн бүтээлийг бизнестэйгээр бизнес үйлдвэрлэл дээр нэвтрүүлээд бизнес мэдлэг бизнес болоод төр нь болохоор одоо татвар мотороор ингэж дэмжиж одоо татварыг бууруулдаг онцгой татвар стартап компани одоо энэ гарааны компаниуд боожж явах 2 жил 3 жил татваргүй гэдэг. Ингээд цаашаа явчих юм бол өсөө бид Монголын энэ боловсролын шинжил ойрын 4 жилийн хугацаанд хийгдэж байна.